За өдрийн мэнд. Өдрийн мэнд. Ажилласан сайн. Сайн. Нэг асуулт байна. За. Хүүхдийн эрхийн талаар мэдэх үү? Биш. За. Баярлалаа. Сайхан асуулт байна. Би ч өөрөө ээж хүн. Тэгэхээр маш сайн ээж байхыг хичээдэг. Тийм болохоор нөгөө хүүхдүүдийг айгүй их анзаараад байдаг болчтой юм бэлээ. Мэдээж эн тэнд гадуур явхад ингээд нөгөө хүүхдүүд уйлж яадаг, орилж яадаг. Тэгэхээр нөгөө энэ яг ямар уйлалт нь вэ гэдгийг айгүй их шинжилдэг болсон. Эрхэлж уйлж гин үү, юм ахуулж уйлж гин үү, эсвэл биеийг өвдөж уйлж гин үү, тоглоом ахуулна гэж уйлж гин үү? Эсвэл яг үнэхээр хүчрхийлт одоо автаж уйлж гин үү гэдгийг их тийм ялгаж хардаг болцсон ийм ээж байгаа. Тийм болохоор бол мэдээж хүүхдийн эрх бол маш олон байгаа. Ерөнхийдөө үндсэн дөрвөн эрхэнд бол багтана. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөж торних хэрэгтэй. Мөн бас хүүхэд хамгаалуулах хэрэгтэй. Мөн одоо сурч боловсрж хөгжих хэрэгтэй. Мэдээж нийгмийн харилцаанд буюу нийгмийн амьдралд оролцох хэрэгтэй. Тэгэхээр таны хажууд болон ер нь таны эргэн тойронд эдгээр үндсэн энэ дөрвөн эрхэн зөрчигдөөд байгаа юм биш үү гэж бодсон хүүхэд ах юм бол та эргэлзэлгүй шууд холбогдох байгууллагт нь хандаарай. Танд баярлалаа. Монголын өрс маань хайраар бэлхэж байх болтугай.